Сайн байцгаана уу? Энд бажт ба минь. За, та бүхэндээ би сургаалт төгс 25-аас уншиж өгье гэж бодсон юм. 25-ын 27, 28. Зөвгийн балыг хэтрүүлж идэх нь сайн зүйл биш. Алдар нэрийнхээ хоноос хөөцөлдөх нь алдар биш ээ. Өөрийнхөө сүсийг захирдгүй хүн бол эргэн тойрондоо хэрэн босгоогүй нурсан хот буюу. Тэгэхээр үнийг тайлбар толиос уншиж өгье. Тэгээд орчуулж өгье л доо. Тэгэхээр зүгийн балыг хитрхи идэх нь бол сайн биш ээ гэж байгаа. Үнэхээр сайн биш. Тэгэхээр амттай зүйлийн хойноос хөөцөлдөж байх нь заримдаа амттай зүйл дандаа хоол болдгоо. Түүнтэй адилхан таны чихийг гжигдсэн тэр сайхан сургаалууд таныг баян болгоно, хитрхи мөнгөтэй болгоно, энэ амьдрал дээр зовлонгүй болгоно сэтгэл гэж байгаа бол тэр тийм сайн зүйл биш л дээ. Хаяа нэг сонсож болохгүй яг урамшуулах зорилгоор. Тэгвэл тэр үнэхээр ямар сүнсээс бэрэгдгийг заавал ялгаарай гэж хэлмээр байна. Яагаад вэ гэх юм бол үнэхээр Библиэлд бас мөнгө санхүүгийн тухай гардаг л да. Хитрхи төрлөө хүмүүсийн шунлыг хөдлөх гэж тэрээс нь та ямар ч зовлон идэлхгүй гэж байгаа бол бас худлаа шүү. Библиэлд энэ дэлхий дээр угаасаа бид нар байхдаа тодорхой хэмжээний яг үлээ зовлон идлэг байгаа. Хавчлаг байхгүй байдаг байгаа шүү. Тэглээгээд одоо цэвэрхэн сайхан амьдрал болчихно гэж байхгүй. Гэхдээ бид нар усны дээгүүр явах уу явна. Бид нар үнэхээр уулыг өргөө тэнгист хаях уу хайж чадна. Асуудлуудыг үнэхээр чөтгөр чиний уулд гიშгдэнэ. Тэр нь болохоор одоо сул дорой бай гэсэн үг ерөөсөө биш шүү. Нөгөө тал дээр нь болохоор та өөрийнхөө алдрын хойноос хөөцөлдөх нь тийм алдартай сайхан зүйл биш ээ гэж хэлж байгаа. Тэгэхээр ялангуяа итгэгч бид нар одоо алдартай болохоор ч юм уу эсвэл ялангуяа бэлэг авяас ихтэй болохоор эсвэл алдартай пастор болохоор ч юм уу олонний танил болохоор ч юм уу өөрийнхөө алдрын хойноос явах аюултай байдаг учраас байнга зүрхээ шалгаж явах хэрэгтэй. Ялангуяа бэлэг авяастай хүмүүс. Яагаад вэ гэвэл хүмүүс таны араас яг үлээ ирдэг байгаа. Уг нь бол бөө лам дээр биш итгэгч нар хаана вэ гэж хайгаад явж явах ёстой л доо. Хамсалтай тийм биш байж. Тэр бүгдээрээ тийм болох хэрэгтэй. Нүг итгэгч нар чинь хаана вэ? Эдгээлх гэсэн, чөлөөлөх гэсэн би ч гэсэн итгэгч болж болох уу? Наад ариусч чи яаж ажилтгийг гэж асуудахаар бид нар хүчтэй байх ёстой гэсэн үг. За 28 дугаар ишлэлийг харах юм бол энэ дээр болохоор өөрийнхөө сүнсийг захирч чадахгүй хүн гэж бол яг одоо гэх ханд хэрэмгүй хоттой адилхан гэж хэлж байгаа. Тэгэхээр тэрийг орчуулах юм бол сайн тайлбар төлөөс харах юм бол өөрийнхөө сүнсийг юун захирч чаддгүй гэхээр асуудал болоход ямар нэгэн асуудал буюу тань руу одоо дайралт орж ирэх. Тэгэхээр хот зүгээр үедээ хан хэрэмгүй байхад зүгээр үедээ яахчгүй. Гэхдээ хан хэрэм юунд хэрэгцээтэй байдаг вэ? Дайралт буюу хамгаалтанд хэрэгцээтэй байдаг. Тэр ямар нэгэн хамгаалтгүй болчдөг хан хэрэм нураахад. Тэр дээр үеийн хотууд ялангуяа эртний хотууд дайснаас хамгаалахын тулд маш өндөр хан хэрэмтэй, цамхагтай тэр хэцүү байдаг байсан байгаа. Тэгвэл үүнтэй адилхан сүнсээ захирч чаддгүй хүн бол өөрийнхөө сүнсийг хянж чаддгүй хүн бол яг янз бүрийн дайралт орж ирэхэд temptation буюу янз бүрийн одоо хатгалаг уралт орж ирэх юм бол жишээл таны одгийн хар тамхи таатыг эсвэл одоо завхаар эсвэл одоо би цөмдөө явахаа болий уу идэ найрлын цэнгийн гэдэг ч юм уу эсвэл нь зүгээр л одоо хүмүүст уурлах гомдох янз бүрийн орж ирэх юм бол хатгалаг орж ирэх юм бол бид нэр өөртөө өртөждөг байж байгаа. Тэгэхээр сүнсээ захирч чаддаг болохын тулд гэдэг чинь тийм чаддаггүй хүн бол хамгаалтгүй хүнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр ариун сүнс бол биднийг хамгаалж эцсийн өдөр хүртэл хамгаалсан байна. Тэгэхээр таны сүнс ариун сүнстэй нийж гэмээр та сүнсээ удирдах чаддаг болж байгаа. Ягаад гэвэл бидний сүнсийг удирдах гэдэг бол бидний тархитлагыг удирдах гэдэг бол танаас үнэхээр өөрөөс нь шаард хүч гардаг. Гэхдээ энэ бүхнийг ариун сүнстэй хамт хийхгүй бол энийг удирдахад маш хэцүү байгаа. Тийм учраас үнэхээр та эзэн дотор бууж таны сүнс ариун сүнстэй нийлэх явдал марч байгаа. Тэгвэл таны сүнс маш хүчтэй болдог бол таны дотор хүн хүчтэй болдог болж байгаа. Тэгэхээр яг хамгаалттай хот шиг болдог гэсэн үг. Үнэхээр бодлор сүнстэй арихад ч гэсэн та хамгаалагдсан гэсэн үг. Түүнчлэн бас янз бүрийн temptation буюу янз бүрийн хатгалаг урвалтууд янз бүрийн хатгалгууд орж ирэхэд бол та тэрэнд өртөхгүй байна гэсэн үг. Тэр оюун бодлоо ч гэсэн та хамгаалж чаддгаа гэсэн үг. Тэгээ таны сүнс хүчтэй байх бол маш чухал байна. Тэгээсэй гэж би үнэхээр хүсэж байна. Тэр үнэхээр хамгаалагдсан хот шиг байхын тулд та сүнсээ удирдах захирч чаддаг байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ эцэст нь та бүхэнд Лук 14:14 уншиж өгье. Харин та нар
та найр хийхдээ ядуу эсвэл тахир дутуу хазгар доглон сохор хүмүүсийг өр. Тэд танд хариу барьж чадахгүй тул та өрөөгдөх болно. Учир нь гэвэл зөвхт хүмүүсийн амьдрал дээр хариуцсан тал төлөх болно гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ үгийг яагаад хэлж байгаа гэхээр та үнэхээр өрөөгдөөсөө энэ хүмүүс наадмын үеэр болон амралтын үедээ туслаасаа гэж хүсэж байна. Үнэхээр та ямар хүн туслаасаа гэвэл танаас хариу нэгтгүй хүмүүст ядуу эсвэл тахир дутуу хазгар доглон сохор хүмүүсийг чимээгүй туслаасаа гэж хүсэж байна. Яг бол таны эзэн таныг юу хийж байгааг харна, шагналын дээр болно. Та өмнөө бүтий бүрээ үлээ. Тийм учраас аль болох чимээгүй туслаасаа гэж хүсэж байна. Би яг тайлан тавих үднээс хэлдэг боловч хинд яаж тусалснаа би барагтаа хэлдэг. Ялангуяа юм ядуу зовлон хүмүүс тусалснаа би барагтаа хэлдэг. Яг тусалсан л гэж хэлдэг болохоос хинд хідэн зүгээр яаж тусалсан ч хэлдэггүй. Нууцаар тусалдаг. Харин ахлагч ч юм уу сайн мэдээнд явсан аянгаа бол байран зарладаг. Тэр нь яг л хүмүүсийг урамшуулах зорилготой. Харин яг эдгээр хүмүүст баруун гарынхаа зүүн гар төгсөж бүх хийл гэж байгаа. Тийм учраас энэ цаг мөчид та бүхэн бас сайныг үлдэгдэн гэж та бүхнийг уриалж байна бас. Түүнхээр таны сүнс хүчтэй байх болтугай, та үнэхээр сүнсээ захирдаг байх болтугай, та үнэхээр тэр ерөөлийг дээр авахын тулд үнэхээр эдгээр зүйлсийг үлдэх хэрэгтэй. Зөвхөн ерөөл хайж битгий үлдээсээ чин сэтгэлээсээ эдгээр хүмүүс туслаасаа гэж хүсэж байна. Тэгэд үнэхээр та сайн хурш байгаараа Назарын Есүс Христийн нэрээр сонсогч бүрийг та босгон байгуулж өрөө. Нэгүслээр дүүргэж өрөө эзэн. Есүс Христийн нэрээр. Амен.